За сайн байцгаана уу? Энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлье. Би одоо Монгол улсад орж ирээд одоо бараг хагас жилийн хугацаа өнгөрж байна л дээ. Тэгээд одоо оллоо телевизтэй сүүлийн хэдэн сар хамтран одоо олон ийм эрүүл мэндийн нэвтрүүлгийг бэлдэж арга түмэнд хүргэж байгаа юм аа. Тэгээд одоо бидний нэвтрүүлгийг бас нэлээд хүмүүсүүд үзээд сонирхоод бас одоо оллоо телевиз рүү байнга залгадаг болсон. Над руу бас их залгагдаж орж ирж байгаа. Тэгээд эндээс манай хүмүүсүүд одоо манай монголчууд минь бас цог хэмжээний эрүүл мэндийн тухайтай мэдлэгийг ойлгож эзэмсэж байгаа юм байна гэж би ойлгож байгаа. Тэгээд энэ ерөнхийдөө бол миний хийх гэж байгаа ажил бол нэг бол одоо эрүүл хүүхдүүдийг төрүүлье гэсэн ийм зорилтоор хүн 6 сарын тутамд биеийн цэвэршүүлж болно. Цэвэр хүнээс цэвэр болоод тэгээд эрүүл болоод эрүүл өндгээс эрүүл үрийн эс үүсэх юм аа. Ингээд эрүүл хүн болж байгаа. Хоёрд нь зөвхөн энэ өдрөөс эхэл гэж байгаа. Жишээлбэл бид нар одоо энд бол юу гэдэг юм зүйл байна гэвэл ерөөсөө зөв хооллох, зогстой тамирын хөдөлгөөн хийх, гадна гараад хөдөлгөөн хийх хүмүүс та сууж ягаад хэвтэж байгаа ч гэсэн зогстой биеийн тамирын хөдөлгөөн хийж болох юм аа. Ийм байгаа юм. Дээрээс нь сэтгэл зүгийн зөв авч явах ерөөсөө энэ нийгэмдэр амьдрна гэдэг юм уу, гэр бүлд амьдрна гэдэг бол бид нар бол нэг юм бүлэглэн амьдрдаг амьтан шүү дээ хүн төрөлхөөсөн чинь. Ингээд нийтийн эрх ашгаа нэгдүгээр тавиад, хоёрдугаард нь өөрийн эрх ашгаан тавиад ингээд байвал таны сэтгэл санаа тайван байна. За ийм нэг чухал юм байна. За дээрэс нь ерөөсөө миний хийх гэж байгаа бол бас нэг чухал юмгууд юу гэвэл хүний биед асар их хэмжээний нөөцүүд байна. Энэ нөөцөө сэрээе. Энэ нөөцийг сэрэхтэрэн таны бие чинь эрүүл болно. Ингээд миний энэ одоо цоврал гिचээлийн дагуу одоо оллоо телевизийн энэ бичлэг хийснээ дагуу одоо би чинь бол одоо энэ сэргээн засах клиникийн эмнэлэг дээр өдөр болгон хичээл явж байгаа. За энэ төмөр замын ахмуудын өргөөн дээр өдөр болгон хичээл явж байна. За тэр хүүхдийн ордон дээр бас лекц хичээлүүд өдөр болгон явж байгаа. За энэ хичээлүүд бас олон хүмүүсүүд сууж байгаа. Тэгээд энэ хичээлүүд бас өргөнөөр оролцоороо тэндээс эрүүл мэндийн тухайтай мэдлэгийг эзэмшгээр барахгүйгээр та сэрнэ. Өөрийг зөв дайцал сурнаа. Ингээд эрүүл болох юм байна. За ийм юмнуудыг анхаарал тавиарай. За энэ өдрийн бидний хийх гэж байгаа бол гол өглөөгийн цай. Ер нь бол хүнийг бол нэг өдөрт нэг 25 зүйлээс дээш хооллоо гэдэг ингээд одоо хятад зааж хэлж байгаа юм л да. Япон улсууд бол өдөрт бол 35 төрлөөс дээш хоол идэнэ гэж байгаа юм. Тэгээд тэд нар бол биелүүлж чаддаг болохоор одоо их эрүүлэр дэлхийн хамгийн урт настай үндэстэн болоод байна шүү дээ. Энэ чинь тэгшдгээд 85 нас хүрж байна шүү дээ. Их өндөр нас байгаа байхгүй юу. За тийм байна. Тийм болохоор бид нар одоо энэ өглөөгийн цайгийг уухтаа бид нар зөгчтой хооллох чухалтай байна гэж байна. За Монголд аваад хэлэх юм бол ерөөсөө өглөөн дээр бол нэг бол досон шаарсан борцоо гэдэг, нэг бол далхтай, маасалтай иддэг. Энэ бас бидний эрүүл мэндэд за өдөр болгон ингэж хэрэглээд байвал бидний эрүүл мэндэд тохирлыг хачирч байна. Тийм болохоор бид нар зөв хооллох чухалтай байна. Сүүлийн үед одоо ер нь нэг яригддаг яриа болсон юу юм бол буурцгийн төрлийг идъя гэж ярьдیں۔ Буурцгийн сүү яагаад буурцгаас сайн уургийг авч болж байна. Сайн төрлийн одоо витамин эрдэс бодисуудыг авч болж байна. Бас зохих хэмжээний тослог зүйлсүүдийг авч болж байна. За тэгээд буурцгийн зүйл. Тэгээд олон зүйлийг хооллохын тулд одоо би нэг ийм нэг одоо Монголд ч байгаа л да энэ нөгөө буурцгнаа сүү гаргадаг машин гэх юм уу дутлаад эн чинь ингээд ийм бүтцтэй байгаа юм. Энэ дотор нь энийгээ хийгээд за ингээд энэ дотор нь одоо энэ зүйлсүүдээс баг гэгээд энэ олон төрлийг голчилж байгаа байхгүй юу. Энийг хийгээд тэгээд энэ дотор нь хийгээд ерөөсөө энэ дээр нь кодтай ингээд дараад одоо хэдэн минут юу болгоно гэхээр 15 минут 10 минутын дараа болоход энэ сайхан бутлаад бүх юмаа сайхан болгочихдаг юм аа. Ингээд сайхан энэ өглөөгийн цай чинь бүтэж байгаа юм. За жишээлбэл одоо энэ дотор олон төрөл байгаа. Яагаад ийм олон төрлийг хийж яаг нь нэг бол бид нар олон төрлийн хоолоос олон төрлийн шимт хичээлийг авна гэж байна. Тэгээд энэ бас их онцлогтой шүү дээ. За жишээлбэл энэ шар буурцаг. Шар буурцаг чинь бол хамгийн гол нь ох уураг, маш сайн уурагтай. Тийм болохоор энэ шар буурцаг бол би бол арай ахиухан хийчихдэг юм байна. За түүнээр ногоон буурцаг тийм ээ. Ногоон буурцагын дотор за энэ улаан буурцаг энэ бас нэг зүйлийн улаан буурцаг байна. За энэ буурцагны төрлөөс бол бид нар хамгийн гол нь бол ох уураг, ургамлын ох уургийг авч явах ёстой юм байна. Амтны гаралтай хоол хүнсийг харьцангуй бага шиг хэрглэж, ургамлын гаралтай хоол хүнсийг харьцангуй илүү шиг хэрглэж байвал бид нар эрүүл мэндэд их хэрэгтэй байгаа байхгүй юу. Буурцгаас чинь бид нар энийг авахар барахгүйгээр цаана нь одоо тэр ургамлын төрлийн
им гормоны төрлийн бодисыг авч яадаг. Ингэхдээ бол эмэгтэй хүн бол улам гоё байх. Тэгээд яг уу одоо нэг ахин насны болоод ирэхдээ чинь эмэгтэй гормонд дутаад бас нэг зан ааш гэдэг юм уу, сэтгэл санаач гэдэг юм олон талаар одоо хямрах байдал байдаг шүү дээ. Тийм болохоор энэ буурцгийг гэж явал энэ талаараа сайн юм байгаа. Нөгөө талаараа хүний биед бол яахын аргагүйгээр өдөр болгон одоо бид нар ох уураг хэрэгтэй. Иймээс бид нар амтны галын уураг бол мах, сүү өндөг байгаа. Энэ гурван баг шиг дохистой хэрэглээд ургамлын гаралтай уургийг бас авж байгаараа. За тэгээд энэ олон төрлийн буурцгаас авч болох юм. За энд нэг хар будаа байгаа. Энэ бол одоо хар будаа шүү дээ. Энэ өнгөн юм боловч энэ чинь хар будаа гэж нэрдэ. Энэ яагаад хар байдгийг бол энэ бол одоо бас нэг зүйлийн дотор нь одоо витаминтай ойролцоо юм ургамлын амьдлыг бодис байгаа юм. Ер нь хоолуудыг олон өнгө, олон янз, олон хэлбэрийн юмыг идж явах нэг зүйтэй байгаа. Энэ хар будаан дотор байгаа энийг бол одоо цэцгийн будагдах гэж хэлж байгаа. Энэ бол витаминтай ойролцоогоор л да. Би хүний биед зайлшгүй шаардлагатай бас биш. Гэвч хүний биед энэ илүү шиг орж ирэх юм бол хүний биеийг эрүүл байлгахад маш их чухал үйлдэл үзүүлж байдаг. Тиймээс энэ олон өнгө гэдэг чинь. Тэгэхээр энэ буурцгнууд ч гэсэн олон өнгө байгаа. Энэ олон өнгөн дотор бол олон зүйлийн бодис уулагдаж байгаа. Витаминтай ойролцоо юм амьдлыг бодис ургаж байгаа. Тийм болохоор тэр их хэрэгтэй шүү гэж ийм байгаа. За тэгвэл энэ шар будаа. За шар будаа гэж юм бол одоо маш их сайн хоол байд юм. Би бол энэ шар будаагийг бол яадаг бол оройд бол нэг эрдэн шишийн ийм нэг жаахан талстуутай холиод жаахан мах гэгээд ингэ чанаад идтий. Их сайн. Энэ дотор чинь хамгийн доотлоод одоо энэ витамин төрлөөр хэлэхэд пренэ хүчил Пойлын хүчил тийм. Пойлын хүчил гэдэг бол энэ дотор их уулагдж байдаг. За тэгээд олон зүйлийн эрдэс бодистай. Тэгээд дээр нь ширхлэг гэдэг тийм одоо хүнийг эзэн замыг цэвэрлж байдаг, эслэг идүүд уулагдж байдаг. За энэ нь бол хулмын чөм гэж байгаа юм. Энэ хулмын чөм гэдэг бол одоо хүний дархалгааг их сайжруулдаг гэдэг байхгүй. Энэ одоо хятад бол их л хэмжээгээр хэрэглэгдэж байдаг юм байна. За энэ төрлийг бас ингэж хольж хийж байгаа. Эднээс би баг хийн шүү дээ. Баг гэгээд энэ лүгэн хийж байгаа. За энэ мөөг бол ерөөсөн хүний дархалгааг сайн болгож байдаг, тийм ээ. Энэ дотор бол энерги багтай, уурагтай, эрдэс бодистай, витамин B-ийн төрөлтэй маш их гоё юмнууд байгаа байхгүй юу. За энэ бол нөгөө хар мөөг байна. Энэ мөөг жижиг энэ нөгөө усан дэвтэгтэр ингээ том болчдөг штэ. Энэ мөөгийг гэтэл одоо хүний цусыг цэвэрлж өгж байдаг, цусныг шингэлж өгж байдаг гэдэг гэх зэргийн олон сайн үйлдэлтэй байгаа юм. За тэгээд энэ шар хулуу энэ дотор бас одоо юу хийж болно? Энэ луун болоод энэ хоёрыг хийчтэй. Ингээд энэ баг хийн штэ. Тэгэхээр энэ чинь нэг жаахан юм аргуун шиг амттай байдаг. Энэ хоёрыг хийхдээ яг нь жаахан чихэрлэг болоо зөөлөн болдیں۔ За энэ чинь бол луун одоо бид нар мэдж байгаа бид дээр хичээл дээр ч ярьж байсан. За энэ луун бол бас хэрэгтэй. Энэ шар хулуугаас бас жаахан гэрчиж хийн. Шар хулуугийг одоо ийм шар хулуугийг бол энд хийж өгөөд болдیں۔ Энээс өнгөтэй бас ногоон өнгөтэй юм дотор нь шар юм хулуу байд юм л да. Энэ хулуу бас их хэрэгтэй юм байна. Энэ ер нь ойролцоогоор бол нэг төмөстэй ойролцоо бодисуд байгаа л да. Доторх нь бол нэг жаахан шихэрлэг амттай арай нэг төмсөрхүү юм уу гэд. Тэгээ энэ дотор одоо маш ариун зүйлийн эрдэс бодистойгоор болох онцгойлон одоо цайр нэлээ өндөр байдаг. Тэгээд одоо эрэгтэй хүний төрөв булчирхаад хүүхдийн өсөлт бойжилтонд эрүүл мэнд их хэрэгтэй. Тийм ээ бид нар бас энэ шар хулууг бас идэж сурах хэрэгтэй. За энэ зүйлсүүдийг би энэ олон зүйлсүүдийг найруулж агаад энэ лугаан хийгээд ингээд өглөөгийн цай болгож би энийг бол одон телевизээр олон удаа ч нэвтрүүлж өнгөрсөн л дээ. Тэгээд хүмүүсүүд ингээ хэрэглээд. Тэгээд сүүлд нь нэг ийм юм болсон байгаа юм. Тэгээд энийг чинь малчин хүн хийх төвхтэй юм байна. Энийг чинь одоо ажил ихтэй хүмүүсүүд хийх төвхтэй юм байна. Энийг чинь оюутан хүмүүсүүд хийх их төвхтэй юм байна шүү. Өөр хэлбэр арга байна үгэнгөт нь би нэг жор бишиж гаргасан юм. За энэ жор нь бол төгс хоол гэдэг жор байгаа байхгүй. Энэ төгс хоолыг яаж хийсэн гэхээр ийм олон зүйлийн суурин дээрээс дүгм хоол болгож болно гэхдээ зэрэг нь би энэ бодож олоод энэ төгс хоол гэж жорыг бүтээсэн. Тэгээд энэ өөр Монголд ч байгаа. Тэгээд одоо Монголд бол одоо нэг G-Art Gallery гэдэг компани миний жороор ингээд хятад улсад одоо хамгийн найдвартай үйлдвэрлүүлээд ингээд одоо оруулж ирж байгаа. Энэ улсын зөвшөөрлөөр орж ирж байгаа юм. Энэ хоол бол ийм олон зүйлийн найрлага. Энэ чинь бол одоо нэг 10 зүйл байна шүү дээ, тийм ээ. Тэгвэл би энийг 20 зүйлээр найруулж гэсэн. Энэ бүх энэний дээр бас 10 төрлийн юм орж ирж байгаа юм. Ингээд хүн бол өдөрт нэг 20 хэдэн зүйлийн хоол идэхин чи бид нар хамгийн доотлоор нь
эндээс 20 зүйлийг авна гэж бодно. За тэгвэл цаашаа нь бас нэг 10 хэдэн зүйлийн нэмчил 30 хэдэн зүйл Япон хүнтэй ойролцоо болж орж ирж байгаа гэсэн үг байхгүй. Тэгвэл бид нарын эрүүл мэндийн суурь эндээс бүрэлдэх юм аа. Энэ төгс хоол гэдэг бол эрүүл мэндийн суурь юм. За дээрэс нь бас нэг юм бол энийг зохистой хэрэглээд гурил цаамдаанахын хэрэглээгийг багасгаад одоо тэгээд өөх тосон багасгаад ирээ зохистой хөдөлгөөн хийвэл та турнаа. Та турах үед таны илэгний өөх хамгийн урдаар задарнаа. Ингээд илэгний өөх чинь ингээд задраад хайлаад алга болноо. Ийм зориулттай байгаа байхгүй. Тэгэхээр энийг бас дэглэн барьж идэх юм бол та эрүүлэр турж болно. А та хэрвээ эрүүл байвал энийг хоолндоо нэмээд идэх юм бол энэ төгс хоолыг нэмээд идэх юм бол та эрүүл байхын суурь болж байна. За хоолнуудынхаа завсраар идвэл та бас энийг идснээрээсээ та таргалж болж байна. Иймэрхүү олон зүйлийн үйлдэлүүд одоо гэх юм уу ийм байгаа шүү. Ингээд зөв хооллолт гэдэг имийг ер нь бид нар их сайхан анхаарч ойлгож мэдэж авах чухалтай байгаа юм. Өөрийгөө ингээд зөв хөтлөөд аваад явах юм бол бид нар эрүүл байхын үндэс боломжууд бүрдэж байгаа. За бид нар хоол идэх бол аз жаргал. Тэгэд энэ аз жаргалыг бид нар их сайхан хэрэгэлж сурах хэрэгтэй байгаа юм. Олон төрлийн хоолыг өөрийн гараараа хийгээд тосын тохируулаад тийм ээ давсын тохируулаад тэгээд амттай хийгээд тэгээд хайртай хүмүүстэйгээ хуваалцах бол үнэхээр том аз жаргал юм шүү. Энэ аз жаргалыг бас эдэлж сурах хэрэгтэй. За баярлалаа.